Нэгэн хүний амьдралын зам мөр бол зөвхөн түүний хувь заяа бус. Нэгэн үеийн хөдөлмөрийн үр шим, олон хүний итгэл, нийгмийн хэмнэл билээ. Өдөр бүр нэгэн ажилтан яарч, өөрийн хөдөлмөрөө чимээгүйхэн хийдэг билээ. Эндээс бидний түүхийн зам эхэлж буй бөгөөд ажил хөдөлмөрөөрөө олон хүний амьдралын аюулгүй байдлыг чимээгүйхэн хамгаалж яваа нэгэн хүний тухай өгүүлэх гэж байна. Бид ажил хөдөлмөртөө чин үнэн сэтгэлээр ханддаг. Өөрийн мэргэжлийн онцлог, үн цэнийг өдөр бүрийн хөдөлмөрөөр илэрхийлдэг нэгэн эрх мэнд тухай өгүүлэх болно. Түүний нэг өдрийн ажилтай хамтаалахч тэр хөдөлмөрийн цаана орших хариуцлага, итгэл, сэтгэлийг мэдрэхийг зорилоо. Ажлын талд 11-ийн гэмтэлтэй юм байна. Энийг гадна үзлэгээр сайхан үзээдэг. 11-ийн 1-ээр, 11-ийн 2-оор. За би уул зүрийн дахиад нэг давтаад үзээдэг. Эргүүлсэн зам төмөр тавьсан 44-тэй. Тий 44-тэй юм байна сайхан. Туушт нь 8 давна. Ажлын болтоос 44-ийг үзээд ажлын иргэн та дотор талд нь болохоор 11-ийн гэмтэл үзээдэг. За ингээд тууш шалгалтаа цааш эргүүлжлүүллээ шүү. Түүний нэр Бэлэг Дэмбэрлийн Пүрэв Жаргал. Улаанбаатар төмөр замын зам төмрийн сэв шалгагч. Түүний өдөр бүрийн амьдрал, ажил, анхаарал бүгд нэг л зүйлд төвлөрдөг. Тэр бол галтрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллах явдал юм. Бидний гол дүр Пүрэв Жаргал. 2 ах, 3 охин дүүгийн хамт эцэг эхийн халамж дунд өсөж, дархны нам гүм гудамжинд багнасаа үдсэн нэг. Залуугийнхэн сэтгэлд хүний төлөө ажиллах хүсэл үргэлжилж, галс нөхчин хуваар эхэлсэн хөдөлмөрийн зам нь дараа нь төмөр замын урт урсгалтай холбогдсон юм. оны 8 дугаар сарын 8 малын хориг хашаа буюу тор засагчаар эхэлсэн түүний ажил хөдөлмөрийн зам мөр тасралтгүй үргэлжилж, замчин улмаар зам төмрийн сэв шалгагчаар 19 жил ажиллаж байна. Тэр ингэж өгүүлдэг. Төмөр зам бол цаг хугацаа, анхаарал, хариуцлагын нийлбэр. Замын нэг жижигхэн сэв галт тэрэгний олон хүний амьдралыг өөрчилж мэднэ. Тиймээс би өдөр бүрийн ажиллаа өндөр анхааралтай хийхийг хичээдэг гэж. Сэв шалгагч гэдэг мэргэжил, сэв шалгагч гэдэг хүн бол ерөөсөө замын ангийн даргын баталсан графикийн дагуу анхаарамжтай километртэй, тусгасан километртэй өглөө 8-аас 17 цагийн хооронд зам төмрийн сэв гэмт шалгах үүрэг гүйцэтгэж явдаг. Ингэж явж байгаа нөхцөлд бол одоо өдөрт одоо 6-аас 8 км алхаж байгаа. Эрдээ одоо сэв шалгалт иргэнцрээ түрээд явгнаар зам шалгаж байна. Тэгээ үүн дээр одоо янз бүрийн гэмтэл гарах юм бол одоо газар дээр нь цаг хугацаа алдахгүй арга хэмжээ авах, шийдвэр гаргах чадвартай байх хэрэгтэй сэв шалгагч гэдэг юм бол. Миний одоо энэ төрж байгаа сэв шалгалт иргэнц бол 2008 онд Монголд анх удаа орж ирсэн Малдаа улс төлөвлөрсөн Эрдээ морь 2 гэсэн сэв шалгуур байгаа. Маш нарийн хвчлэлтэй 9 хайрцаар илрүүлэх доторх гэмтлүүдийг хит аваагаар шалгах үүрэгтэй тийм тэгэнцэр байгаа.
Эрдэ морой. Зам төврийн гэмтлийг бол одоо электрон блокоор дамжуулаад чихвчээр дамжуулаад чихвчинд одоо сигнал ирдэг байгаа. Үүнийг маш өндөр түвшинд чагнаж авдаг. Тэрнээс гадна одоо нүд бол ерөөсөө маш хурц байх хэрэгтэй. Зам төмөр дээр чихвчээ чагнаж явж байгаа мөртлөө нүд бол зам төмөр дээр явчих хэрэгтэй. Гадна үзлэг хийж. Зам төмөр дээр яг тэр зам төмрийн хэв гажиг алдагдчих юу? Тэр зам төмөр дээр одоо янз бүрийн гэмтэл цав байна уу? Тэрийг бол маш нэгт нямба харж явах хэрэгтэй. Би бүрэг жаргал ахлах оператор. Тэгээд маш олон жил ажилласан, маш өндөр туршлагатай. Зам төмрийн сэв гэмтлийг илрүүлэхэд одоо онц хөдөлгөөнчнөөс бүхэл шагналыг одоо авч байгаа. Тийм юм байна. Тэгээд энэ хүнээс ч суралцах юм их байдаг. Өдөр болгонд асууж заавар зөвлөгөө авч ингэж ажиллаж явдаг та. За, зүгээр баргаад нэг алтарыг асуу та. Цагаар жүжүүрээ. За 473 сөв шалгах тэрэгцээр ажиллаж байна. За урд тооноос галтэрэг юу байна? Ордоцоо оцгоны юм байна. Харин За, алтарыг гараад хоёр дохиочонд алтарыг гарч байгааг хэл хяналт тавиулаарай. За мэтлээ. За, хэвэн байна уу? Ийм байна. За, цааш ажлаа үргэлжлүүлье. За, ингээд 472-ийн 8 дугаар үеэс хадаад за галтрыг нь гарсан уу урдаас? За, гарья хэдүүлээ. Замаа чөлөөлье. За. Ашаа. Цаашаа. За. За, ингээд тавьчих. Хөдөлмөрт нь итгэл, хариуцлага, үнэн чи зүтгэл нэвчин гэсэн энэ хүн олон жилийн хөдөлмөрөө үнэлүүлж, олон хүндэт шагналын эзэн болсон юм. 2010 онд онц хөдөлгөөнчин, 2017 онд хөдөлмөрийн авраг, 2019 онд Улаанбаатар төмөр замын 70 жилийн ойн медаль, 2020 онд хүндэт үнэмлэх, харин 2024 онд төмөр замчдын дээд шагнал болох төмөр замчны алдраар Энгрэ Меласим. Энэ бүхэн түүний нэрийг алдаршуулснаас илүү ажлын үнэнч сэтгэлийн баталгаа болсон шагналууд байлаа. 2010 оны 5 сарын 16-ны өдөр санагдаж байна. Баханга Майн хоорондын замын 514 км-ээр том хурц гэмтэл болсон. Тэр нь бол 30 бие гээд одоо зам дөрвийн толгойд гардаг гэмтэл. Уг гэмтлийн урт нь 96 см урт байсан. Ер нь зам дөрвийн толгой авахарж оноход бэлэн болчихсон. Тэн дээр бол анх оператор болчоод бас сандарч бас яаж одоо арга хэмжээ авах уу те галтрыг одоо яаж хороо хамгаалалтаа хийх үү. Тэрийг одоо маш өндөр түвшинд арга хэмжээ авч галтригны хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаснаар замын дараагийн дөнгөн урал дээр одоо хамгийн анхны шагналаа авчлаа. Тэгээ энэ маань бол одоо миний одоо бахархж явдаг хамгийн анхны шагнал онц хөдөлгөөнч гэдэг шагналыг авчлаа. Нэг бодлыг бахархалтай мөртлөө нэг бодлыг аюултай байхгүй. Тийм 96 см гэдэг бол маш том гэмтэл. Бид нэр бол 1 мм, 2 мм цавыг хайж явдаг хүмүүс. Энэ сэв шалгуураараа. Тэгэхэд 96 см урт гэмтэл гэдэг чинь асар том гэмтэл байхгүй. Энийг бол тухайн үед илрүүлчихэд замын эсгийн мастер Чулуунбаатар гэдэг
дээр бол маш хурдан арга хэмжээ авч галт тэргийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж маш хурдан сольж галт тэргээ саадгүй явуулж чадсандаа одоо нон цэцлэгч ингээд энэ тэмдэг шагналыг авсан. Энэгээр маш их бахарч байна. Бэлэг Дэмбэрлийн пүрэв жаргал бол Улаанбаатар төмөр замын итгэлтэй, хариуцлагатай, хөдөлмөрч хүний жинхэнэ жишээ билээ. Эгэл мөр боловч алдар суг бүтээсэн энэ хүний амьдрал бусдад урам зориг өгч, ажил хөдөлмөрийн үнцнийг ухааруулж байна. Миний хувьд бол одоо яг энэ тохиочин гэдэг үүргийг 1 жил гүйцэтгэж байна. Энэ хугацаанд бол пүүж ахтайгаа хэд удаа явсан. Манай пүүж ах ер нь маш хянамгай ажил мэргэжилтэй маш нямбаа ханддаг. Тийм хариуцлагатай хүн байдаг. Ер нь хамт явхад аягүй түшигтэй, толгууртай тийм заримдаа одоо ингээд бидний бас мэдэхгүй гэмтэл янз бүрийн юмыг бас бидэрт ингээд заалж хэлж ярьж сургаж өгдөг. Бас мэдэхгүй зүйлээ энэ хүнээсээ бас эднээс асууж мэдээд бас ажиллаа хийж байгаа ч гэсэн бас давхар биднэрт мэдэгдэх хүн болоод явдаг. Би замын 2 дугаар ангид бол яг орж ирээд бол 2 жил болж байна. Энэ хугацаанд бол пүрэв жаргал ахтаа бол нийт жилд 2-3 удаа л яг зам дагаж алхаж ажиллаж байгаа. Тэрнээс бол өдөр болгон цуг ажилладаг. Зэрэгцэж алхаж ажиллаж явж байгаа хувьд бол надад ажлын ахаас илүү аавч юм уу, дотны ах шиг их сайн зөвлөгөө өгдөг. Залуу хүн байна болоод тэгж явд юм уу. Надад их зөвлөгөө өгдөг. Тэр зөвлөгөөний дотроос бол хамгийн чухал үг нь бол сав хэрэг ямар нэгэн байдлаар илэрлээ гэж бодоход тэрэнд бол хоног байдгүй гэдэг үгийг би толгоонд ясмал шингэдэг гэдэг шиг амар өөртөө ингэж хүлээж авч хандсан. Тэгээд сайн зөвлөх ахлаа байд юм да. Зам дээр явж хахад. Бэлэг Дэмбэрлийн пүрэв жаргал Улаанбаатар төмөр замын 2 дугаар ангид амьдрал хувь заяаган холбосондоо үргэлж бахархаж явдаг. Замын 2 дугаар ангийн хариуцсан участок нь 600 км байдгаас сэв шалгах тэрэгцрээ түрээд 90 удаа тойрч 400 гаруй хурц гэмтэл илрүүлсэн байдаг. Энэ бол ган замын зүрхийг сонсогч нэгний түүх. Энэ бол төмөр замчны алдар юм.